За бүхшүүдээ өглөөний мэнд төргийа. За өнөөдөр бид хүн 5 жилийн хугацаанд мөн дээрээс нь 24 оны засгийн газрын хийсэн ажил, бидний бас баталж өгсөн ажлын тайлбарыг гүйцэтгэлийн талаар ингээ ярьж байна. За эмжих тал дээр буюу одоо шалгуур үзүүлэлтэн дээр нэлээд асуудлууд байна. Тэг өнөөдөр бидний хувьд бас ийм асуудал ярина гэдэг бол байж болохгүй. Энэ дээр хариуцлага асуудал яригдах ёстой. 45% тэгээд улсын хурлын тамга газраас дүгнсэн байна. За ингээд бусад газруудаас бол 50-51-2 гэдэг үгүйсэн байна. Тэгэхээр шалгалтандаа буюу ажилдаа бол муу хандсан байна. Ер нь бол муу үнэлгээг бол авсан байна шүү дээ. Тэгэхээр бидний хувьч гэсэн өнөөдөр бас энэ засгийн газар энэ ажиллаж байгаа хүмүүстээ бол хариуцлага асуудал ярих ёстой. Ийм байдлаар одоо өнөөдөр асуудлыг ингэж хилэлцэн төдий өнгөрөөж болохгүй. За үүний цаана одоо юу харагдж байгаа вэ гэхээр за миний хувьд тасарч байхгүй. За үүний цаана юу харагдж байгаа вэ гэхээр аймагуудаар бас ихэнх аймгаар ороод ирлээ. Ард иргэдчилж байна. Энэ судалгааны мөн дээрээс нь одоо бидний үнэлсэн үнэлгээгээр ч гэсэн харагдж байна. Маш муу байна. 2023 оны одоо нэг хүний нэг сарын одоо амжиргааны зардал 24 оныхоос 45%-аар одоо нэмэгдсэн байна. Тэгэхээр бидний гаргаж байгаа бодлого үйл ажиллагаа бол ард иргэд дээр маш хатуу. Амьдрал хойд нь хүндрэлтэй, амьдрал хүн сайжирсан биш. Бидний яг өнөөдөр үнэлж байгаа шиг 45% гэж үнэлж байгаа шиг маш муугаар үнэлэгдээд ингэ явж байна. Тэгэхээр энэ зүйлүүд дээр бид нэр одоо өнөөдөр болж байгаа мэтэр тэр тусмаа одоо бас 5 дахь өдөр хэлцэж байхад л бараг одоо сайдуд байхгүй. Яг ажлаа танилцуулж байгаа, ажлынхаа үнэлгээг авах гэж байгаа хүмүүс маань одоо ингэ байхгүй байж байгаа нь бол ажилдаа хандж байгаа хандлага нь ихтэл яг юм байна. Тэгэхэд бидний хувьд өнөөдөр ард иргэдийн амьдралд ямар байна вэ гэдэг дээр л гол үнэлгээг өгөх хэрэгтэй. Бид ард иргэдийн маань амьдрал ийм болсон байна шүү дээ. Тэгэхэд өнөөдөр нэг шалгуур үзүүлэлт бид нар яриа сууж байгаа. Шалгуур үзүүлэлт гэдэг чинь ажлын хийж чадахгүй төрийн албаагч нар асуудал ярьж байгаа шүү дээ. Тэрнээс амьдрал хөө сайжирсан байгаа бид нар өөр асуудал ярих хэрэгтэй. Тэгэхээр аль талдаа бид нар бол энэ хариуцлага асуудлыг сайжруулах болохгүй байна. За ингээд Монгол банкнаас бол инфляцийн талаар бол танилцуулга хийгдсэн. Инфляц бол 9.6 бас 2 оронтой тоонд орно гэдэг ингээд тодорхой төсөөлөл танилцуулчихлаа. За мөн дээрээс нь хүүг бодлогын үг одоо бас 12 буюу одоо 10 байсныг 12 болгочихж байгаа. Дахиад нэг ард иргэд дээр ачаал нэмэгдэн. Дарамт нэрнэ. Тэгэхээр амьдрал хөө ард иргэдийн маань амьдрал хөө дахиад нэг хүндрэх нэ. За төсвийн орлого бас тасархан тодорхой боллоо. Энэ микрофон яагаад тасраад байна? 4 минутаар. Минутанд дууссан байна. За 1 минут нэмчээ. Жаргал сангшуунд. Гэлс. За гэлс л гэж юм манайхан. За инхээр бидний хувьд бол үндсэндээ өнөөдөр ингээд нөхцөл байдлыг харахад тодорхойгүй шийдвэрүүд ард иргэдийн амьдрал дээр эргэлзээг заман дээрээс нь амьдралд нь хүнд дарамт болж очиж байна. За эндээс бол яг болж байгаа зүйл нь хэдхээ байна. За болж байгаа зүйл яг энэ тайлан бидний судалгаан дээр юу харагдаж байна гэхээр энэ банк бус санхүүгийн байгууллагууд л орлого нь сайжирч байна. Өмнөх оны одоо ашиг нь бол 85%-аар өссөн байна гэж тайлан мэдээ явж байна. Үндсэндээ бол ард иргэдийг шулан үлчиж байна. За эсвэргээрээ яг саяны ард иргэдийн амьдрал ингээд 45%-аар ингээд дортцсон. За Монгол улс томоохон одоо ажил амьдрал, ажлын байр болох ард иргэдийн орлогыг сайжруулах ажлуудыг томоохон ажлуудыг хийх гэж байна. Хийж байгаа ажлууд нь яг ард иргэдэд биш те гадныхан зориулагдсан ажил байгаа даа. За жишээ нь монголчууд л одоо барилга барьж чаддаг болсон. За жаргал сангаш үг гэллээ. За тодруулах 1 минут өгчээ. За энэ сая бас техник тасалтаад минут тасарчлаа. 1 минут нэмж өгье. За ингээд ерөөсөө асуултны юмнууд ч ерөөсөө замбараа алдлаа л да энэ минутын дээр яваад. За ингээд машины номер олохгүй ах шийдвэр гарч байгаа. Тэнгүүт ингээд нэг зөндөл асуудал гарлаа. Үүнийг өөрөө шийдэх боломжууд байсан. Жишээ нь одоо хуучин машин дээр импортын турыг нэмэгдүүлэх асуудал байсан.
Замун дээрээс нь 23 онд ноолрог 100% самнаа гэдэг засгийн газрын шийдвэр гарсан. Гисэн идэж бэлтгэл ажлууд нь хангалттай биш байсараад өнөөдрийг хүрсэн. Өнөөдөр ноолор авах хөнгө болсон. Монголын ард түмэн яг энэ хаврын цагаар ноолураас амж өрнөөс гардаг бол өнөөдөр ноолор авах хөнгө болсон. Үнэн нь болсон. Иймэрхүү байдалтай одоо бидний шийдвэрүүд ингээ яваад байгаа юм л үнэхээр оновчгүй. За түрүү хэлсэн дээр барилгын салбар тэгтэл одоо өнөөдөр нийслэлээр 10,000 айл орон сууц барих чинь метр квадрат нь 7 сая өртөгтэй байна. Монголчууд өөрсдөө барилгаа барьдаг болцоо. Тэгэхэд Монгол аж ахуйн нэгжүүд орох боломжгүй. Яг ийм төслийг үе ийм одоо тендерээс аралцсан байж. Дахиад гадны компаниуд орж